За ойлголоо. Дамжин гишүүн бол бас Канадад сургууль төгссөн, яг энэ уулуурхай асуудлаар бас мэрэгсэн хүн ажиллаа аваад өнгөж хэдхэн онж байгаа хүнээс юу асуух вэ? Яг та нягтлаарай. Газрын төсний үйлдвэрийн тал дээр бол том луур болцсон. 2 жилийн дараа бид ингээд биений хараад суухын оронд одоо эн чинь болохгүй болцсон байна гэдэг үндэсний аюулгүй байдал руу би бичиг явуулсан, нууцад оруулсан. Яг л эднээс чинь хулгайгаа нууцсан. Би ил гаргаж чадахгүй. Би Дамжин сайд руу ойрын үед явуулнаа. Энэ яваасаа гэж хүсэж байгаа даанч хулгай болцсон гэдгийг л хэлж байгаа. 2 жилийн дараа миний үнэн байна гэдгийг би хэлээгүй гэж л би хэлэхгүй. Би тэрний төлөө өнөөдөр яриагүй шүү. Хоёрдугаарт за яг хөө Эрдэнэ төлөвлөлтөөр дээр Баяжмлын гэрээний тухай асуусан сайд маань Баяжмлын гэрээг монголчуудад ил тод болгоул буян болно гэж би үзэж байна. Энийний ард том хулгай байгаа. Үе үеийн ерөнхийлөгч нар энэ дээр хулгайлдгаа гэж би ойлгодог. Тэгэхээр энийг нэг Монголын ард түмний